Тэгэхээр Алтай өвөр говь гэдэг бол өмнөх хилдэглүүдэд гарлаа. Улс төрийн талаарч, байгаль орчны талаарч, эдийн засгийн талаарч Монгол орныг хамгаалаад аваад ирсэн, хамгаалаад аваад үлдэх ийм гайхамшигтай орчин гэж байгаль орчны талаас анхэд өнөөдөр бид нэр хамгийн сайн мэдээд байгаа энэ дэлхийн улаан намад орсон ертөнцид зөвхөн Монголд байгаа энэ говийн баавга буюу Мазаалан гол нутаг гэх мэтлэн за тэгээд Мазаалаг дагаад нөгөө Хавтгай бусад жижиг амьтад энд бол их говийн хамгийн баян тэрүүгээрээ хамгийн эмзэг ийм бүс нутаг юм аа. Тийм учраас энд ямар нэгэн одоо эдийн засгийн болоод улс төрийн сонирхлын үүднээс ард үрж болохгүй гэдгийг энэ нутгийн иргэдтэй би санал нэг байгаа юм аа.